Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Батзаа болон мөнхцөл миний бие ээлжид дугаараа хүрэхээр студид бэлэн болоод байна. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 долгионоор хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлэг давах хүчирээтэй бодитгал ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани ивент тэтгэн та бүгд төрөж байна. Өдрийн минь заяа. Өдрийн мэндийг хүргэе. За хоёул өнөөдөр хаашаа аялах вэ? За өнөөдөр Африк ТV-ийн Кен улс руу очино доо. Кения. Хоёрт хоёул Африкийн улс яриаг юм байна те. Тийм. Тэгтээ Египт ирсэн шнэ. Египт томч. Египт чи Африк шүү дээ. Тэгтээ Африкт байрладаг боловч ерөөхдөө Арабын улс те. Тийм. Гэхдээ бас би нэг хоёлаа ер нь хоёлоос хоорондоо ярих хэрэгтэй санагдсан. Яг Араб гэдгийг яг хүмүүс зөв ойлгох хэрэгтэй. Энэ одоо чинь улс төрийн хэл хязгаар биш. Хүний одоо этник буюу угсаатан зүг бас хэлээд байгаагүй. Ер нь бол шашин хэл нь ижилхэн. Тийм араб хэлээр ярьж байгаа. Тэгээд исламын шашинтай. Тийм хүмүүсийг л арабууд гэж хэлээд байгаа. Ер нь бол тийм. За бид хоёрын өнөөдөр альчлах орн бол Африк төв рүү бид хоёр явлаа. Кения улс бүгд найрамдах Кени улсын талаар. Африк ТV-ийн бүр гүн рүү очиж штэ. Бараг энэ гүн рүү нэх очиг байхаа хоёлаа. Тийм ба урагшаа нь очсон. Өмнөд Африк руу очсон. Тийм. Ботсван руу ирсэн шүү дээ. Тийм Ботсван руу урагшаа бол явцсан. Тийм. За тэгэхээр Африк цэвийн одоо экваторын хоолойт, экваторын шугамтай. Төслүүртэй хамгийн ойрхон. 2-1-ээр игэл ирсэн байна. Ер нь бол энэ хэсгээс бол. За бүгд найрамдах Кения улс нь. За нийслэл Найроби хот. За хүн амын хувьд бол Африк ТV ер нь бол бас их хүн амтай улсуудын нэг тооцогдно. 55-аас 56 сая хүн амтай. За газар нутг нь бол харьцангуй яг Африк дотроо бол харьцангуйгаа айгу 550 мянган километр квадрат. Манай улсын 3D дэглэл гэсэн үг л дээ энэ бол. Бас харьцангуй том тий. Ер нь дэлхийн дунджаас ер нь бол дээгүүр. Дээгүүр л байх уу? За валют нь Кенийн шиллинг гэж байна. За албан ёсны хэл нь англи болон свахили хэлээр ярьдаг. За свахили хэл нь бол нөгөө Африкийн маш олон овог аймагуд угсаатнууд ярьдаг хэл. Бид нар хоорондоо ойлголцдог хэл юм байна. Одоо бантуу хэлний гаралтай тий. Африк аймгийн үндсэн хэл. За тэгээд хамгийн өндөр уул нь Маунт Кения гэдэг Африк төв дээр орших 2 дахь өндөр уул. За энэ улсын нэртэй холбоотой сонирхолтой баримт хуваалцахад нь Кения гэдэг нэр нь хаанаас үүсэлтэй юм бэ гэдээ харж үзлээ. Тэгсэн чинь яг одоогийн Кенийн газар нутаг дээр байдаг овог аймагуд бол Кириньяга гэж нэрлэдэг байсан юм байна. Тэр нь тэгээ магадгүй нөгөө колоничлогчдод англичуудад хэлэхэд хэцүү байсан уу, төвөгтэй байсан уу, ер нь бол Кения болцсон. Тэгээд тэр уулаа Кения гэж нэрлэдэг. Тэр нь ямар утгатай агуулгатай нэртэй уул вэ гэхээр одоо цагаан оройтой, цагаан үзүүртэй. Уулаа гэсэн утгатай юм байна. За тэнд яадаг вэ гэхээр нэг одоо их стэйцээ, их хүндэтгэлтэй хүмүүсээ тэр нутагт оршуулдаг ч юм уу те. Ер нь их хүндэтгдэг уулынх нь оройн одоо уул нь Маунт Кения гэдэг нэртэй. Тэгээд энэ улсын маань нэр Кения юм байна. За Кения улс нь хамгийн том хот нь Найроби хот гэж ярьлаа. Бид нар бас маш сайн мэдэх байх. Кения ер нь бол Африк төвд байгаа одоо аюулгүй орнуудын нэгт яхаар тооцогддог. За тэгээ нэгдсэн үндэсний байгууллага болон маш олон улсын байгууллагуудын төв Африк дахь төв нь одоо headquarter буюу Кенд байрладаг. За тэр хотод бол 4-5 сая орчим хүн амьдардаг. Момбаса гэж бас дараагийн том хот байна. Тэр бол далайн ирэг дээр байгаа, Индигийн тэнгисийн ирэг дээр байгаа. Далайн иргийн хот. Тэгээд одоо олон зууны хувьд бараг олон мянган жилийн хувьд ер нь бол худалдаа арилж байгаараа одоо алдартай. За тэгээд нөгөө Англиас хойноос ингээд ер нь бол Голланд ч, Португал ч гэдэг Европууд ингээд худалдаа арилжаа ихтэй ер нь бол Момбаса Индигийн тэнгис рүү ороход одоо тэр бараа таваараа одоо аюулгүй байхын тулд Момбасад өөрсдийн төлөөлөгчтэй газар байх, Момбасатай одоо харилцаа холбоотой, эерэг харилцаа холбоотой байх нь маш чухал тийм стратегийн ач холбогдолтой. За энэ дээр нэг жоох юм нь Момбаса ягаад стратеги ач холбогдолтой гэхээр колоничлогчдын хувьд Африкийн одоо нэг жижигхэн тийм арлууд шүү дээ тий. Хүн амьдрах боломжтой усны одоо нөөцтэй тийм арлууд маш чухал байсан. Жишээлбэл хамгийн чухал арал нь Занзибар байсан. Занзибар Танзанд гэдэг энэ арал дээр ирэхдээ ингээд колоничл одоо явхад ч юм уу одоо Африкийн юунуудаас яг уугуулууд тустай байх аюу гой боломж байсан. Момбасагийн түүхээс Момбаса ч аралтай. Айгуу том арал тэр арал дээр ингээд байдаг. Тийм учраас нэг байгалийн хил сайтай учраас Момбаса бол одоо чинь колоничлогчдын хувьд хот байгуулах айгуу том давуу талтай тийм газар байсан байна. За тэгээ анх Момбасад бол 14 дугаар зууны сүүлээр бараг 15 дугаар зуунд Португалчууд ирж худалдаа арилжаа хийдэг байсан гэж байна. За дараагийн хот нь Кисуму хэмээх баруун Кенийн том хот юм байна. За хүү ам нь бол маш хурдцтай өсөж байгаа орон. За шалтгаан нь төрөлт маш өндөр. За хүү амынхын дундаж нас маш залуу.
Тэгээд бусад Африкийн орнуудаас илүү ялгаатай нэг давуу тал нь нөгөө засаг сахархай сайтай учраас эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмж сайн учраас хүн ам нь өсөж байгаа. За тэг хүн амынхын дундаж нас нь 20 гинэ. Тэгэхээр бүр маш залуу хүн амтай. Хүүхдүүд маш ихтэй болсон юм байна. За тэгээд Африкийн нэг арслан улс гэдэг чинь тэдний нэг бол Кenya гарахгүй юм байгаа. Одоо Азийн бар гэж хоёлаач ярьдэн шүү дээ. Сингапур, Малайз гэл тэ, Таиланд, гэл, Тайван гэл ярьдаг гэсэн бол одоо Африкийн хөгжиж байгаа улс нь Африк ч арслан бар واخгүй арслан байдаг учраас арслан ус гэж ярьдаг. Хоёлаа нэг арслан гэж ярьсан тэнд Ботсван нэсэн. Дараагийн арслангуудынхаа нэг нь одоо энэ Кenya ус байгаа. Кenya. За газар нутгийн 580 мянган км квадрат юм байна шүү. Би 30 мянгаар дутуу хэлсэн байна. Кенчүүдээ уучлаарай. За тэгээ хойд одоо хилээрээ бол Этиоп улстай хил залгадаг. Зүүн хойд талаараа Сомалия, баруун талдаа Уганда, өмнөд урд хэсэгтээ Танзания болон баруун хойд талаараа өмнөд Судантай хил залгадаг. Зүүн талаараа Энтхэгийн далайтай хил залгадаг. За тэгээ далайн эрэг орчим нь ойролцоогоор 500 км урт. За тэгээд Кенийн гол бомб нь бол мэдээж Момбаса. За Кенийн нийслэл Найроби хотын талаар хэдүүл бас жоохон дэлгэрүүлж яриач очив дээ. Энэ Найроби хот нь одоо яг Зүүн Африкийн хамгийн том чухал хот гэдээ дөрвөлсөн шүү дээ. Нэгдсэн үндэсний байгууллага хүртэл байдаг. Олон улсын том газрууд байдаг гэдэг. Гэхдээ энэ хот анханаас хот байгаагүй ерөөсөн. Энэ төмөр замын жижигхэн буудлал байсан. Одоо Момбасад байрлаж хагаад Африкийн төв рүү Нийл мөрний гарц Виктория одоо том нуур шүү дээ. Тэр чинь Нийл мөрөн гол их авдаг Африкийн хамгийн том нуур тий. Энийг гарцыг одоо англичууд өөрсдөө бий болгох гэж. За дээрэс нь Африкийн төв рүү ирэхэд өөрсдийнхөө тэлтийг бий болгоход айгүй том давуу тал гаргах гэжсэн. Тэгээд яг юм бол тэндээс ямар нэг юм ингээд зөөнтэй одоо амтны ярс ч юм уу, зааны соёо ч юм ингээд ямар нэг юм зөвхлөөр маш удаан зүтг илжгээр зөөн хүрээр зөөн. Тийм учраас төмөр зам зайлшгүй шаардлагаас үүссэн байдаг. За хот үүсгээс өмнө бол Найроби хотын орчмын газруудад бол анх бол Масачууд овгийн зүгээр л хөдөлж амьдардаг юм газар байсан. За тэгээд энэ газрыг бол Инкара Найроби гэж өөртөө нэрлэдэг байсан. Учир нь одоо сэрүүн устай газар гэдэг. Тийм утгатай юм байна. За энд бол намхтай газар гол гор ихтэй учраас энэ одоо нэр үүссэн гэж үздэг. Тийм учраас хот байгуулалтаас их боломжтой байсан. За тэгээд 1899 онд төмөр замын одоо буудлаж жоод хот болох тийм эхлэл болчихсон. Зүгээр л ингээд ажилчид байдаг тийм. За энэ их гоё газар юм байна гэж буучдаг шүү дээ, тий. Тэгээд тэндээ ингээд өөрсдийнхөө юмнуудыг бариад ингээд юугээ барьж эхэлсэн байдаг. Момбасаараа төмөр зам руу. За ингээд Британий хувьд бол Зүүн Африкаас Уганда руу болон Момбасаа руу ингээд төмөр замд явахад хамгийн гол зэг нь байсан. За ингээд хот болж эхэлсэн байдаг. За хот болоход бол энтгээс ажилчид маш ихээр авчирсан. За энтгчүүд өрх итгэл Африк төрөлд ажиллаж байгаа бол очих юм да тий. Ажиллаж байгаа бол авчирсан. За тэгээ стратегиуд бол их чухал байсан. Тийм учраас энийг бол одоо цаг цааргааны төв бол айгүй том давуу тал болсон. За ингээд 1907 оноос нийслэл хот болсон байдаг. Урд нь бол колони нийслэл Момбаса хот байсан бол Найроби руу төв рүүгээ нийслэлд татсан байсан. За тэгээ төмөр замын төвтэй болсон. Дотоод Африк руу нэвтрэх стратеги хамгийн чухал бүс нутаг болсон. Одоо Британий хувьд бол одоо маш хурдтай хөгжсөн. За тэгээд колонийн хөгжлийн хувьд бол Европын одоо суурьшигчдэрч одоо хот байрж байшин барьж эхэлсэн. За тэгээд Кен тусгаар тогтнол буюу 1963 онд тусгаар тогтсон дараа Британаас тусгаар тогтнож Найроби хотыг одоо улсынхаа нийслэлд хэвээрүүлсэн байдаг. За тэгээд нэгдсэн үндэсний байгууллагын шилжил хоёр том компани одоо энэ одоо байгууллага компани байгууллагад те одоо United Nations Environment Program буюу одоо байгаль орчны одоо хөтөлбөр нь одоо энд хэрэгждэг. Яг гэх юм бол энэ дэлхийн хамгийн том одоо Масай Мара, Горонгорого, Танзантай, Кентэй одоо дунд нь байдаг юу гэдэг. Одоо үндэсний паркууд, үндэсний парк гэдэг, сафари гэдэг те. За дээрэс нь нэгдсэн үндэсний байгууллагын одоо хүний хөтөлбөрийн програм бас одоо энд байдаг. Яг гэх юм бол эндээс нэг Африкийн бус улсууд руу бас одоо аксес ихэд айгүй амархан те гайгүй. За тэгээд Африк технологийн санхүүгийн худалдааны том болсон. Сүүлийн 20 жил Африкийн Silicon Valley буюу захиурын хөндий болсон байна Кен. Тийм учраас Кен бол одоо IT-ийн хувьд бол Африкийн хамгийн том хот гэж байна. Одоо Найроби хот бол. За Найроби хотын хувьд бол нэг сонь дүү байдаг. За энд ингээд төмөр зам барьж хахад яг Найробиос Момбаса руу барьж хад нэг асуудал үүссэн юм байна. Тэр нь юу гэхээр арслан юм ихтэй байдаг юм ч одоо яг Найроби хот ч яг нэг байгаль дунд байдаг хот гэдэг халдвартай. Яг үндэсний одоо парк нь байдаг. Тэн дээр одоо арслан, анааш, зам бүгд явж идвэл хажууд ингээ байшин гүсэмдэрлж идэг ийм хот байгаа байхгүй. Тэгээд төмөр зам барьж хахад яг арслангийн нэг газар руу орцсон. Эсрэлгэнт ч өөртөөх нь газрыг айгүй хамгаалдаг. Тэгээд хүмүүс ингээ барилга болж тэнд тэгсэн чинь нэг хоёр арслан хүн иддэг болчихсон. Зөвхөн хүн барьдаг.
Тэгээд энэ бүр ингээд домог мэт болоод 100 гаруй хүн барьсан гэдэг. Тэгээ бүр амар хайдаг те. Тэгээ нөгөө хэд нь яг нэг тийм зэрлэг аратны юу гэдэг дандаа сул дорой ч юм өвчтөе тийм хүмүүсийг төрлөө бариад ичдэг гэсэн. Тэгээ яг сүүл судлаач үзээд бол за энэ 35 орчим хүн бол ерөөдөө яг барьсан юм байна. Тэгээ нарийн тооцоог нь гарч ирсэн байдаг. За тэгээ тэр одоо айдас бол бас одоо нэлээд төгж бүр хүн иддэг хоёр арслангийн домог гэдэг тийм домгууд хүртэл ингээд үүсчихсэн. Ийм түүхтэй юм байна. Маш их айдас давтуулж исэн. Яг бол Африкууд өөртөө арслангаас байдаг. Тэгээд нөө арслангууд нь хүн бариад талаа ажилчид маш их байдаг гэсэн. Гэхдээ кен хүмүүсийн үед нэг зүйл үүдэг нь арслангаас айдгүй цорын ганц Африк хүмүүс гэж өөртөө барах юм яа. Тэ ягаад гэх юм бол арслан ангах юм бол тэрийг жинхэнэ одоо үнэхээр мундаг гэр хүн байна гэж бас дүгндэг тийм юм байна тийм. За тэгээд ийм хоёр арслангийн түүх бол гарцсан. Тэгээд энэ дараа нь тэгэл кино зохиол янз янз зэмдэр хувирал зөндөө олон явж өгсөн. Найроби хот нь бол ийм түүхтэй. Төмөр замын өртөө байжгаад ингээд нийслэл хот болсон юм байна. Тэгээ улмаар нийслэл хот болоод одоо Африкийн ерөөсөө технологи одоо нийгэмтэй төв болцсон байгаа юм биш үү? Нийгмийн эдийн засаг соёлын төв болчиход байгаа юм байна. За хоёлаа Кенийхээ газар нутг руу жоохоо оръё. За газар нутаг нь бол хэд хэдэн том одоо экологийн бүсүүдэд хуваагдчих болно. Өндөрлөг газар бий. За Кенийн төв хэсэгт өндөрлөг газар нутаг байдаг. Энэ бүс нь сэрүүн уур амьсгалтай, үржил шимтэй хөрстэй газар тариалан эргэлдэх таатай уур амьсгалтай. За энд нь түрүүнд дурдсан Маунт Кenya буюу Кenya уул нь байдаг. За их цавын хөндий гэж бий. За энийг бол Great Rift Valley гэдэг. За энэ хөндөд нь галт уул ихтэй, том нуурууд ихтэй, маш өвөрмөц газар зүүцгэлэнт байгальтай тийм нутаг байна. За нуурын бүс гэж бол бид нар одоо сайн мэднэ те. Баруун Африкийн хамгийн том нуур Лейк Виктория буюу Виктория нуур байдаг. Энэ бүс нь загасчлал худалдаа арилжаа их одоо хөгжсөн. За тэгээд хүн ам ихтэй бүс. За тэгээ хуурай ба хагас цөлийн бүс гэж байна. За энэ нь одоо газар нутгийнхаа бол хойд хэсэг рүүтэй нөө Сахарын цөл рүүгээ болоод байна те. Хойд хэсэг рүүгээ илүү хуурай цөлийн шинжтэй хүн ам ер нь бол их тархамал цөөхөн суурьсан бүс байна. За тэгээ энэ бүсэд хамгийн том цөлийн нуур энийг байдаг нь Туркана гэдэг нуур гэдэг юм байна. Хамгийн том цөлийн нуур гэж байна те. За тэгээд дөрөв дурдсан далайн иргэн бүс. Энэхийг далайн ирэг дээр байдаг. Халуун дулаан уур амьсгалтай, шүрэн арлуутай, аялал зуршлал их хөгжсөн. Тэгээ хамгийн том хот нь Момбаса. За байгалийн нөөц болон байгалийн баялаг болон ан амтнаараа одоо биологийн олон янз байдлаараа маш алдартай. За маш том үндэсний паркууд байгаа. Масай Мара үндэсний одоо байгалийн нөөцийн газар байна. Цаава үндэсний парк байна. Амбосили үндэсний парк байна. Эдгээр нь аялал жуулчлалын том бүс болсон. Тэгэд ер нь бол Африкт сафари хийхэд хамгийн аюулгүй маш сайн зохион байгуулалттай газар нь бол Кения. Кениас байгаа тийм. За байгаль ан амьтны хувьд бол дэлхийд алдартай. Том үндэсний паркууд нь тэгээ бидний нөгөө хүүхэлдэйн кинонд гардаг арслан, зан, анааш, хэрс, алаг тахь, одоо буг гэдэг нь нөгөө төрөний хоёлагийн нэрийг Вилдебист гэхгүй тий. Тэгээ Вилдебист монголоор бухгүрөөс гэж хоёлоо орчууллаа яла. Тий. Би бас орчуулган сайн мэдэхгүй байна. Одоо нэг арадныхаа арслан дээр гардаг одоо их сүрэг штэ юм бол тий. Муфасаг хөөгөөд унагадаг сүргийн талаар ярьж байгаа шүү. За тэгээ жил бүр маш алдартай амьтдын ихнүүд л болдог. Тий. За ихнүүдээс өмнө би нэг нууран дээр ганц орин нэмчихэж байна. За бид нар ингээд Хойд Америк ихнүүрүүдийн хот гэж ярьдаг те. Африкийн одоо ихнүүрүүдийн бас хотгор гэх юм байдаг. Одоо Танганик, Няса, Туркана, одоо Виктория гэдэг нуурууд байдаг. За Виктория нуур нь дэлхийн 2 дахь одоо том цэвэр устай одоо нуур гэж явдаг. За эхнийх нь бол мэдээж Хойд Америкт Лейк Супериор буюу одоо монголоор дээд нуур гэж ярьдаг те. Ийм нуур байдаг. За хоёрт нь бол одоо энэ Виктория гэхлээр асар том нуур байгаа. За 59 мянган км талбай нутгаар Монголын нэг жижиг аймагаас том газар нутагтай. Ийм том нуур байгаа гэсэн. Асар том нуур байна. Асар том нууртэй. За тэгээд энэ нуур бол дэлхийд нийт одоо газар нутгийн хэмжээгээр 9 бичигддэг. Африкийн хамгийн том нуур. Тэгэхээр энэ нуур бол одоо энэ Африкийн одоо хүн ам зүй юунд том асар их нөлөө үзүүлдэг. Яг бол эндээс нийл мөр аав, нийл мөр уурсгалаа тоошоогоо Египт рүү цутгадаг те. Асар олон хүнийг ундаалдаг. Ийм нуур байгаамаа. Тэгээ тойдлын Туркана нуур гэдгсэн чинь өгөөдөө хааны ихнэрийн чинь Туркана гэдэг үсэн шүү дээ те. Дөргөн хатан гэж бас те. Тэр санаанд ордог сони юм даа гэл арайч нэг гаралтай бишүүлгүүд хэлж утсан. Тэгээ Виктория гэдэг нь угаасаа ойлгомжтой. Одоо англи нэр те. Хатны нэр те. Викторийн хүрхрээ гэж үүдэг. Виктория нуур гэж Африкийн хамгийн том нуурыг британчууд ямар ч өөртөөх хатны нэрээр нэрлсэн байдаг. За баярлалаа. За хүү амын хувьд бол Кенд маш олон үндэстэн авг аймагуд амьдардаг. 50 гаруй үндэстэн авг аймагуд амьдардаг. За хамгийн том үндэстнүүд нь бол Кикую хэмээх авг байна. Луо тэгээд Масайчууд. За Масайчуудыг бид нар бол би бол аягүй сайн мэдээд байна. Одоо уламжлалт мал аж ахуй эрхэлдэг ийм өндөр тэгээд ийм алаг ийм гоё ийм нэхмэл ийм одоо даав ингээд биер ийм
Ороос нь тэгээд баярлж хөөрхөөрөө ч юм уу зочин ирэхээр ингэж өндөр өсөрдөг юм өндөр нарийнхан туранхаа хүмүүс зургатаар гараад байдаг. За тэд нар бол мас аяжууд. За албан ёсны хэлэн төрүүлсэндээ англи болон свахили нэртэй. За эдийн засгийн гол салбарууд нь бол цай, кофе, цэцэг, жимс, аялал жуулчлал тэгээд сафари аялал нь бол үнэхээр алдартай худалдаа үйлчилгээ. За түүх нь бас сонирхолтой. За ер нь түрүүн хэлснээр 15 дугаар зууны үеэс ер нь бол Европын анх бол португалчууд ирж худалдаа арилжаа хийж гэлсэн байна. За тэгээд тэрнээс хойш 200 жил ер нь бол португалчууд одоо Момбаса тий. Тэр ер нь бол хэсгийг ер нь бол одоо ноёрхож байсан гэх юм уу тий. Гэхдээ ер нь бол португалчууд ер нь бол худалдаа арилжааны галландууд болон тий цэвэр худалдаа арилжааны зорилгоор ирдэг. За тэгээд 19 дугаар зууны сүүлээр англичууд ирж гэлсэн байна. Англичууд бол ер нь харьцангуй сүүлд ирсэн. За тэгээ анх бол нөгөө East India компани гэдгийнхаа л одоо нэг төвийг байгуулад бизнес ашиг орлогын зорилгоор тий тэнд үйл ажиллагаа явуулж ирсэн. За өнөөдөр Кен улс бол Их Британий колоничлол болон тусгаар тогтнолын түүхийн талаар тэ сонирхолтой хэдэн баримтуудыг хуваалцъя. 19 дугаар зууны төгсгөлд Европын том гүрнүүд Африкийн газар нутгийг булан эзлэх өрсөлдөөнд орсон. Энэ үеийг түүхэнд бол Scramble for Africa гэж нэрлэдэг. Одоо Африктэй ингэж хувааж авахтай өөрсдийнхөө иргэшээлийг л хурдан тогтоох зорилготой тийм одоо Европын одоо их гүрнүүдийн те бодлого байсан. За Их Британи Зүүн Африкийн бүх нутаг стратегийн байр сууриа эзэлхийг хүлжсэн учраас ялангуяа тэр нөгөө энтхийг рүү чиглэсэн худалдааны замыг нь хамгаалах. За энтхийгээс авчирж байгаа нөгөө худалдаа тэр бараа таваар бүх юмыг нь одоо усан онгоц намраад хоол хүнс аваад нөөцөө аваад аяллаа одоо үргэлжлүүлээд их нутагтаа очих гээд шүү дээ тий Англид. Тийм учраас маш чухал байсан. Тэгээ 1895 онд Британи Кени нутаг дэвсгэрийг British East Africa Protectorate хэмээн зарлаад албан ёсоор хяналтандаа авсан. Тэгээ удалгүй британчууд энэ нутагт томоохон бүтээн байгуулалт эхлүүлсэн. Хамгийн чухал нь бол мэдээж 1896-аас 1901 оны хооронд баригдсан Уганда төмөр зам байсан. За энэ төмөр зам нь Момбаса бомтоос эхлээд Лейк Виктория хүртэл үргэлжилдэг маш том бүтээн байгуулалтыг одоо Английн колоничлол хүчит хийсэн байх нь. За төмөр зам баригдсанаар Кенд худалдаа арилжаа хот хөгжилт эхэлсэн боловч хөгжил нь голчлон нэг колони ашиг сонирхолд чиглэсэн одоо бүтээн байгуулалтууд байсан. За тэгээ британчууд Кений хамгийн үржил шинтэй өндөрлөг газрыг өөрсдийн фермерүүдэд өгсөн ба энийг нөгөө энэ бүсийг White Highlands гэдээ нэрлэсэн. Одоо цагаануудын өндөрлөг газар гэдэг. Үржил шинтэй газар тариалан эрхлэх боломжтой газруудыг Англиас цагаан арьснууд ирээд суурьшаад өөрийн газраа болгоод тэнд газар нутаг одоо газар тариалан эргэлж гэлсэн гэсэн үг. Үүний улмаас олон Африкууд газар нутгаа алдаж татвар төлөх, албатан хөдөлмөр эрхлэх боолчлогдох те нөхцөл байдалд хүрсэн бөгөөд энэ нь нутгийн иргэдийн дургуутслыг дүүцлийг маш их төрүүлсэн. За тэгээ 1920-ад онд Британи Кенийг албан ёсоор Кения колони буюу бүр өөрийн колони болгож зарласан. За колони болгоод эхлээд нөгөө тэр West Africa Protectorate болго ялгаа нь колони болгохоор улс төрийн эрх мэдлийг нь авч байгаа гэсэн үг, бүрэн авч байгаа гэсэн үг. За гэвч 20 дугаар зууны дунд үеэс Кени ард түмэн тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж эхэлсэн. За тэг хамгийн хүчтэй тэмцэл нь бол 1950 онд гарсан Мау бослого байсан. За энэ бослогыг ихэвчлэн нөгөө хүн амын дийлэнхийг бүрдүүлээд байгаа те. Одоо том 3 аймгийн нэг нь Кикую үндэстний хүмүүс удирдах байсан бөгөөд тэд газар нутгаа буцаан авах колони дэглэмийг дуусгахыг шаардж байсан. За мэдээж Британий засгийн газар бол энэ бослогыг дарахын тулд маш их хэмжээний одоо зэвсэг хөрөнгө гаргасан. За тэгээ онцгой байдал зарлаад олон мянган хүнийг баримжилсан. Одоо баримчлан тэгээ цаазаар авах хилмигдүүлэх зөндөө бол зүйлүүд болсон. Гэвтэл энэ нөгөө тэр бослогыг дарсан төдий мэд боловч яг кенчүүдийн хувьд бол бүр тусгаар тогтнолынх нь хөдөлгөөнийг улам хүчтэй, бүр улам зоригтой, улам юм нэгтгэл болгоцсон. За тэгээ Кенийн тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагч нь бол Жомо Кенята хэмээх хэрхэн байсан. За түүнийг британчууд мама хөдөлгөөнтэй холбоотой гэж буруутан орьсон ч тэрээр Кени ард түмний дунд бол маш нэр хүндтэй удирдагч одоо тусгаар тогтнол эрх чөлөөний бэлэг тэмдэг түүнийг нь удирдагч түүчээ хүн болж чадсан. За тэгээ энэ тэмцлийнх нь үр дүнд бол үргэлжилсээр байсан эцэст нь 1963 онд Кения тусгаар тогтнолоо зарлаад Их Британаас бүр мөсөн салсан. За тэгээд 1964 онд Жомо Кенята ирхэн маань өөрөө энэ улсын бүгд найрамдах Кени улсын анхны ерөнхийлөгч болсон. За тэгээ өнөөдөр Кени улс нь Зүүн Африкийн хамгийн чухал улс орнууд энийг бөгөөд эдийн засаг, аялал жуулчлал соёлоороо бүс нутагтаа тэргүүлсэн томоохон байр суурь эзэлдэг гэж.
За маш сонирхолтой. За угсаатны 100% те Кикую гэдэг овог байдаг гэсэн, луочууд байдаг гэсэн. За Кикуючууд нь бол хамгийн том угсаатын ихэвчлэн төвийн өндөрлөг газар байрладаг, түүхэнд газар тариалан эргэлдэг, колоничлын эсрэг хөдөлгөөнд идэвхтэй оролцож байсан. За луочууд бол баруун Кенид ялангуяа нөгөө Виктория нуурын орчинд байдаг, загасчлал, худалдаа арилжаа, боловсролын салбарт их нэр хүндтэй хүмүүс юм байна. За масайчууд бол нөгөө Танзан хил рүү те ойролцоо амьдардаг нүүдэлчин уламжлалтай улаан тод өнгийн хувцас гоёл чимэглэл өмсдөг мал аж ахуй эрхэлдэг. За Каленжин гэж овог байна. Кен улсын баруун хэсэгт амьдардаг. Дэлхийн алдартай марафон гүгчид энэ угсаатнаас олон гардаг гэж байна. За Лухуа гэж байна. Баруун Кенд амьдардаг томоохон банту угсаат юм байна. За энэ угсаатнуудын ихэнх нь банту, нилоти, күшид хэмээх 3 том угсаатны бүлэгт багтдаг. За тэг хил нь бол нөгөө 40 гаруй нутгийн хилтэй. Гэхдээ хоорондоо нийтлэг ойлголцдог хэл нь бол англи болон свахили хэл. За шашны хувьд бол христийн шашин их түгээмэл нийтгүү амынхан 70-80% нь христийн шашинтай, католик, протестант болон нөгөө английн сүм бас байдаг. Яг тэгэхээр Британий колони байсан учраас. За тэгээд исламын шашин бас тодорхой үе эзэлдэг. Нийтгүү амынх нь 10-аас 12% нь исламын шашинтай бөгөөд тэр нь Момбаса буюу нөгөө Энгийн далайн ирэг дээр байгаа хот талтай хүмүүс нь илүү исламын шашинтай байдаг юм байна. Тэрнийхэн шалтгаан нь нөгөө порт хот болохоор арабын худалдаа 8-ачд ирдэг байсан. Тэдний нөгөө соёл худалдаа 8-ны шалтгаанаар исламын шашинтай хүмүүс тэр бус нутагт нэг бий болсон гэж. За хоёлаа эхний ивент ч танилцуулаад дараа нь гоё энэ хөнгө атлетик буюу гүйцэтгэх талаарж гоё мэдээлэл өргөж бодож байна. За тэгээ. За манай дугаар манай Атлас нэвтрүүлгийг эрслэг давах хүчээрээ бод даатгал ивент гэдгэн та бүгдд хүргэдэг. За бод даатгал нь Монголын ууган даатгалын компаниудын нэг бөгөөд 30 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа найдвартай компани юм. За бод даатгал нь өөрсдийн үйлчлүүлэгч харилцагч нартай найдвартай хурдан хэлбэр үйлчилгээг эрсдэлгүй аюулгүй хамгаалттай ирээдүг цаг цорон санал болгодог. Өнөөдөр гадаад дотоодын аяллаа даатгалыг нь онцлоё. За гадаадын улс оронд аялж амарч буй аялагчдад зориулсан аяллаа гэж бүрэн даатгал нь аяллаа явц тохиолдож болох гинтийн санхүүгийн эрсдлүүдээс хамгаалж дэлхийн аль ч улс оронд хамгаалалттай байрлалын хязгааргүй үйлчлэг 24/7 хамгаалалттай даатгал юм а. За бод соос иж бүрэн даатгал нь дэлхийн тэргуулах International Соос эрүүл мэндийн байгууллагын давхар хамгаалалттай бөгөөд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүйгээр үн төлбөргүйгээр авах давуу талтай юм даатгалын бүтээгдэхүүн байна. Та бүхэн тэгэхээр өөрсдийн ажил, аялалтай бүх нөхцөл байдал тохирсон өөрсдийн санхүүгийн боломжтой тохирсон даатгалын үйлчилгээг бод даатгалаас авах боломжтой 75 тэгт 48 тэгтэг 75 тэгт 48 тэгтэг болон бод зураас insurance.com хаягаар ороод онлайнаар хүссэн даатгалын үйлчилгээгээ авах боломжтой. За өнөөдрийн ивент итгэжтэй баярлалаа. За Кен улсын одоо энэ хөнгө атлетикт яагаад ингэж хурдангууд юм бэ гэдэг талаар нь гоё түүх ярьж өгье гэж бодож байна. За чи Кен улсыг олимпийн хэдэн медальтай гэж бодож байна? Нэг таамаг хэлдэ зүгээр ямар ч хамаагүй. За нэг 20-30 орчим медальтай гэж бодож байна. За Монгол бол 31 медальтай. Тэгэхээр олон байна. Тий. Олимпийн 124 медальтай. 124. За хэдэн хөнгө атлетик вэ? За энэ нь бараг бүгд жаах. За боксоор нэг 7 медаль, үлдсэн бүгд хөнгө атлетик. Боксоор. Тэгэхээр энэ улс хөнгө атлетийн дэлхийн хамгийн том хөрөнгө хэлж юм бол болно. Хамгийн хурдан хүмүүс. Хамгийн хурдан хүмүүс байдаг. Хамгийн том хөрөнгө. За энэ талаар нь тайлбарлаж өгье. 126 олимпийн медаль гэдэг бол ерөөсө тоглоом биш байхгүй нь бол. Африкта бүх цагийн дээгүүр орно. Этиопиг нугална. Этиопч хөнгө атлетик сан шүү дээ. Этиопоос хэд дахин одоо 2 дахин шахуу илүү. За Ямайкаас бол илүү бас тийм. Тэгэхээр ийм мундаг хөнгө атлетик ер нь бол ингээд гүйдэг хүмүүс хаана гэдэг вэхээр Кен гэж хэлж болох үз. Тийм одоо мундаг үндэсний тухай ярих гэж байна. За ягаад Кенчуд хурдан байд юм бэ гэхээр за би нэг бол урд нь нэг дугаар дээр ярьжсэн хальт ярьч одоо Нилот хүмүүс гэж те. Одоо энэ түрүүнд ярьсан Каленжин гэдэг хүмүүс ярьжсэн те. Нилот хүмүүс дотор одоо энэ Каленжин гэдэг одоо энэ одоо бүлэг хүмүүс үүдэг. За энэ болохоор Кент гэдэг. За энэ Каленжин хүмүүс болохоор Кенийн нийт гүйцэтгэлийн 4/3-ыг бүрдүүлдэг. Тэгвэл Каленжин хүмүүс болохоор Кен улсын нийт хомын ердөө 12%. Гэтэ нийт гүйцэтгээлийн 4/3-ыг энэ хүмүүс бүрдүүлдэг. Нэг тосгоноос хүртэл олимпийн хэд хэдэн одоо алтан медальтай дэлхийн аваргын тамирчид гарч ирдэг. Ийм одоо хүмүүс байгаа. За энэ Каленжин хүмүүс нь ямар хүмүүс вэ гэхээр нилотууд гэж ярьдаг тийм. Энэ хүмүүс нь болохоор нэг сахарын цөл болон энэ уул толгойд янз янзын газар амьдрсаар хагаад шилбэн нарийн хуурт шагаан жижигхэн тийм маневр сайтай. За тэгээд нэг Кен Этиопиэр ягаад сайн гүйцэнэр гарч ирдэг шалтгаан өндөрлөг газар гэдэг. Одоо Африкта өндөрлөг газар байдаг байгуулалтын хүчил төрөгч бага байна. Хүчил төрөгч бага байх юм бол тэр хүмүүсийн хувьд бол
нэг бага хүчил төрөгчөөр их зайг туулцаар байгаа сурцсан гэсэн үг. Тэгэхээр нөгөө чинь намдар газар очих юм бол бүр хурдан гүн гэсэн үг ш. Далайн эргийн хүмүүс бол жишээлбэл сайн хурдан гүддэггүй шалтгаан чинь байхгүй. Илүү өндөрлөг газрын хүмүүс илүү хурдан гүдэг. Яг тэгвэл тэд нар бага хүчил төрөгчөөр гүдэг гэсэн үг. За тэгээд нөгөө нэг юу яаж байгаа штэ. Мал маллахад морь чухал, нохоо чухал гэдэг чинь морь нохоо гаршуулаагүй учраас малаа буюу одоо хойно өөртөө хариулдаг учраас давхаргүй гэвчдэг. За тэгээд Этиофонтой уулзаад Этиофонд гэж байгаа байхгүй. Манай чи ангаа тэгээд нэг одоо нөө буух ч юм ямар нэгэн амт юм биш те. Ус уухгүйгээр хойноос нэлтчихт юм байна. Хүн чи өөрөө усаа авчна. Нөгөө бууг нь очиод ус ууххлаар үргээгээл явал те. Нөгөөт нь харангадаад хүчтэй тэгтэн барьдаг. Тэ. Тэгэхээр иймэрхүү юмнууд энэ Кен Этиоп дээр тэхвэт юм байна. За тэгээ Кенчүүд маш сайн хурдан гүйгшэр хэрэгтэй байдаг. За жишээлбэл хамгийн агуу одоо марафон гүйгч тооцогддог Элиуд Кипчого гэдэг тамирчин Кен улсын тамирчин 2016 болон 2020 онд Олимпийн наадмын алтан медаль хүртсэн 2 цагаас доош марафонд гүйсэн анхны хүн болсон. Одоо марафонд 42 км гүйж байгаа шүү дээ, тийм. 42 км-ийг 2 цагаас доош гүйн гэдэг нь хэцүү байна л да. Маш богино хугацаанд гүйсэн гэсэн үг юм биш үү? 2 цаг дотор. Одоо ингээд бодж үзэх юм бол 1 цагийн дотор 21 км гүйж гэсэн үг байхгүй юу? 21 км. Тийм. Тэгэхээр 2 цаг дотор ингэж үсдэг. Одоо бид нар хамаг урдаар гүйж явахад тэдний гүйж байгаадаа бараг адилхан шахах тий. Тэгсэн мөртөө тэд нар 42 км гүйж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм хурдан гүйдэг гэсэн үг. За тэгээд Олимпийн 3 удаагийн алтан медальт 1500-ын тамирчин Кет Кипчогны сүүлд гарсан. Үнэхээр мундаг тамирчин байна. 800 м дэлхийн рекордыг Кен тамирчин Дэвид Рудиша тогтоосон. Одоо ол дэвтдэг байгаа. 2012 оны Лондон Олимпиад тогтоосон байгаа. За Пол Тергат гэдэг холын зам бүр домогт гүйчүүдэг. Марафоны хаан гэж ярьдаг ерөөс. Одоо хаан марафон холын зам гүйлт болно. Тэн дээр Пол Тергат тэргүүлж идэг гэдэг юм домог байдаг. За тэгээд маш олон тамирчдыг бол бид нар бол нэрлэж болно. За тэгээд Кипчого Кено гэж Африк хүмүүсийн одоо энэ гүйлтийн эцэг гэж ярьдаг хүн Олимпийн наадмын 2 алт 2 мөнгө медалийг 60-70 он авчихсан. Тэгээд энэ Кипчого Кено гэдэг хүүхч Африкийн 100-ны шилдэг одоо хөнгөн атлет гэж хүртэл болж исэн. Ийм мундаг тамирчин байдаг. Тэгээд энэ хүнээр Африкчууд гүйтийн байна гэдэг одоо арсан байдаг. Дэлхий харсан байна. Дэлхий харсан. Кенос 63 тусгаар тогтноо 64 оны анхны Олимпиад ороод тэгээд дэвж байгаа хөөхгүй. Тэгвэл анхны Олимпиос л энэ усууд медаль авч ирсэн. Манайх бас 64 онд анх орж ирсэн шүү дээ, тийм. За сүүлд Кенчүүд зөвхөн холд гүйхэ болсон. 100 м-ийн зай буюу хамгийн ойрын зай Фердинанд Оманяла 100 м-ийг 9 секунд 77 секундын амжилтаар тогтоож Африкийн дээд амжилтаар тогтоосон 100 минутанд. Ерөөсөө 10 м-ийг секунд хүрэхгүй зайд болж ирсэн байхгүй юу? Яаж? Тийм. Амар угаас энэ бол Усайн Болтоос ердөө 20-нд олимпийн л гардаг гэсэн үг. Дэлхийн рекордоос нь ийм мундаг тамирчин гарч ирсэн. За тэгээд өндөрлөг газрын хүмүүс болохоор цусны улаан хэсгийг тоог нэмэгдүүлдэг энэ айгүй чухал өндөрлөг газар. Тэгээд хүчил төрөгчийн үр шиг нэмэгдүүлдэг. Ийм давуу тал бас байт юм байна. Тэгэхээр нөө бие физиологийн онцлог бас байна. Онцлог нөлөөлж байна тийм. За тэгээд бүр ийм юм байна. Кент хөнгөн атлет ялангуяа 800 м-ээс дээш 800 м-ээс марафон хүртэлх цаанд дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй одоо юу болдог? Усын аварга болдог гэсэн үг. Кений усын аварга. Далаан болдог гэсэн үг байхгүй юу? Заримдаа Олимпийн шигшээ багт орох нь Олимпийн медаль авахаас хэцүү гэж тамирчид өөрсдөө хэлдэг. Нэг зайд 3 тамирчин орно шүү дээ. Одоо 1500 м ч юм уу 5000 гэхэд 3 нэг зайд 3 тамирчин орно. Тэгэхэд Кент энэ зайд Олимпийн медаль авах үед 20-оос 30 тамирчин байдаг. Энэ тамирчид хоорондоо урдаж 3 хэрэг авдаг. Дотоод өрсөлдөөн нь бүр галзуу юм биш үү? Галзуу бүр. Тэр Кений улсын аварга гэдэг бол одоо бүр үнэхээр за энийг бол бүр дэлхийн рекордыг эзэмшдэг Дэвид Рудиш хэлсэн байгаа. Кенийн шигшээ багтах нь заримдаа Олимпийн алтан медаль авахаас хэцүү байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ улсын аварга нь амар болдог. За тэгээд нэг занд 3 тамирчин орно. Одоо сайн тамирчин 5000, 10,000 хоёуланд нормоор шүү дээ. Аль нэгэнд нэрхээ авч бол нөгөөдөрт нэрхээ авч чадахгүй ч магадгүй. Тэгээд энэ болохоор маш тийм хатуу явдаг. Яг тэгвэл олон сайн тамирчин байдаг учраас тэнд ямар нэгэн булгаан, бодлаан ч юм уу те юм гарахад хэцүү байдаг. Тийм учраас Кений улсын аваргын энэ чинь маш хатуу шалралт төр авдаг. За Олимп дэлхийн аваргад явахын тулд заяа. Үндэсний аварга шалралт тэмцээн гэж орондоо улсын аварга тэрэндээ орно заяа. За тэгээд эхний 3 байрыг заавал хийх хэрэгтэй. Тэгээд 7 улсын нормативыг биелүүлсэн байгаа. За дөрөвт орвол хэрвээ дөрөвт орвол гэж байгаа шүү дээ. Энэ дөрөвт орсон дэлхийн рекордыг эзэмшдэг байсан ч Олимп явж чадахгүй. Тэгэхээр ерөөсөө тэр Кений улсын аварга эхний 3-д орно гэдэг бол тэр Олимпийн аварга байна уу дэлхийн рекорд ч ямар ч хамаахгүй шууд тэн дээр л эхний 3-д орох хэрэгтэй гэдэг. Ийм дүрм үйлчлдэг. За тэгээд зарим тамирчид улсаасаа гарчлаа бол уг нь Олимп дэлхийн медаль аваад алдартай болох гэдэг. Гэтэ тэгж чаддгүй. Зарим марафонч зөө дэлхийн топ 10 марафонч нэг байдаг. Тэгсэн мөртлөө эхний 3-д орч чаддаг тохиолддог.
Тэгэхээр өөр улсын нэрийн өмнөөс гүйж бас зөндөө. Тэнгүүл кенчүүдийг өөр улсын нэр дээрээс оруулж байгаа тохиолдол зөндөө. Одоо Араби улсууд ч юм уу те. За Америкт бол одоо зөндөө олон тамирчин бол одоо иргэн болсон. Миний мэдих хамгийн лаг тамирчин бол Бернард Лагат гэж тамирчин те. 1500 болон 5000 метрт гүйдэг. Одоо 2004 оны Афины олимпийн дараагаас Америк нэр дээрээс оролдог болсон. Тэгээд яг л Америкууд тэр бол Кени шишэд бол байнга борлох боломжтой тамирчин байсан боловч Америкууд тэр Кен хүмүүсийг өөрийн иргэн бол судалгаа юм ярьж давхар. Тэд нар тэтгэлэг өгч Америкт сургангаа тэр хүмүүсээс хичээл авмаар байгаа байхгүй тий. Тэр хүмүүсийн бие физиологийг судалмаар байна. Тийм учраас өөр улсын нэр дээр орлож байгааг тийм Кен тамирчин маш олон байдаг. За яагаад Кенд ингээд өрсөлдөөнтэй байдаг вэ гэхээр мэдээж олон шалтгаан байгаа. Гэхдээ маш олон тамирчин ядуу орчноос гарч ирдэг. Тийм учраас хөнгөн атлетикч болно, гүүгч болно гэдэг бол ядуурлаас гарах айгүй том юу гэдэг. Тэдний хувьд бол боломж гэдэг. Тийм учраас сайн хөнгөн атлетикч гарч. Жишээлбэл дэлхийн том марафончууд ч юм уу те 100,000-аас 500,000 одоо Америк долларын шагналууд гэдэг. Энэ бол одоо амьдралаа бүрэн өөрчлөх юм боломж гэдэг. За Монголоос бол сэр бодвол одоо энэ марафоны олон зайд оролдож ерөөхдөө бас амьдралаа айгүй өөрчилсөн хүмүүсийн нэг багхгүй. Сэр бодвол Азад бол айгүй том амжилтыг гаргаж ирсэн. За тэгээд ерөөсөө үнэхээр дотоодын дайн гэж байдаг бол хөнгөн атлетик дээр дотоодын дайн нь Кен улс дотор болдог. Тэгээд үнэхээр яг харахгүй сайн дамжиж төрхөөсөр аргагүй нөхцөл байдал нь ийм учиртай байдаг. За хоёлаа төр завсарлаад хоёр дахь ивент итгэжээд ордчихъя. Ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани Atlas нэвтрүүлгийг маань ивент итгэн та бүгд хүргэж байна. За MMS компани нь эрчим хүчийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нарны эрчим хүчний системээр дамжуулан айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон юм а. MMS компани нь цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгодог. Тэгэхээр та бүхэн эрчим хүчний асуудлаа байгаль дээлтэйгээр нарны эрчим хүчээр шийдвэрлэхийг хүсвэл MMS-ийн мэргэжлийн хамт олонд хандаарай. За баярлалаа ивэнттэйчтэй. За хоёр ивэнттэйчтэй баярлалаа. За хүн болгоны мэддэг нэг Кен үг гэдэг. Кен хоёр одоо үг гэх юм да. Хүн болгон мэднэ. Hakuna Matata гэж. За бас Safari гэж үг байна те. Safari тийм. Swahili хэлээр одоо аялах гэдэг ийм утгатай те. Hakuna Matata гэдэг нь бол Кенээр бүх юм зүгээрээ л гэсэн үг ерөөсөө. Яагаад энэ үгийг хүн болгон мэддэг болсон бэ гэхээр ойлгомжтой те. Аратныхаа арслан гэж те. Lion King гэж кино 1994 онд бол гарсан одоо pop соёл те. Энэ соёл дээр энэ үг хэлхий дэлхийд даяар баттгаж одоо ямар нэгэн асуудал гарах юм бол Hakuna Matata гэж нөгөө Пумба Тимо хоёр хэлээд тэгээ Симба энийг сураад энэ үг дэлхийн нийтээр алдартай бас одоо энэ үгийг баг мэддэггүй хүн баг байхгүй те. Тийм алдартай үг гэдэг. За Swahili хэлээр болохоор энэ бол бүх зүй сайхан байна гэдэг тийм утгатай. За асуудгүй гэдэг no problem гэж англиэр хэлдэг те. Яг энийг ч гэсэн агуулдаг ийм үг байгаа. Тэгээд хин нэгнээс уучлахгүй ч юм уу, хин нэгнийг тайвшруулах ч юм уу, стрессээ тайлах нэг үг гэх юм бол юу гэж хэлдэг вэ гэхээр Hakuna Matata гэж хэлдэг. Энийг түгээсэн байдаг. За Ken бол Safari-гаар бол хамгийн алдартай. Safari-наас түрүү хэлсэн нэг Swahili хэлээр аялах асуудалтай тийм. Сүүлийн 11 жилийн 9-т нь Кен ус дэлхийн аялал жуулчлалын шагнал гардуулах ёслолоос дэлхийн тэргүүлэгч Safari-гаар аялах ёстой улсаа гэдэг шагналыг авч байгаа гэсэн үг. Тэгэхээр та бүхэн Safari-гаар аялаа зэрлэг байгалыг үнэхээр ингээд хамгийн гоёор харъя гэвэл аюулгүй байдал талаасаа, логистик талаасаа бүх талаасаа Кен ус бол хамгийн гоё ус байгаа. Тэгэхээр энэ болохоор Кен ус нь 5 том амьтны хөлгийн нутаг. Ирвэс, хэрэс, арслан, заан, одос сүхэр гэдэг. Энэ одоо амьтдыг хардаг. Аюу том одоо тийм юутай байдаг. За Кенийн 8 орчим хувийн зэрлэг амьтдын хамгаалах зорилготой тусгай хамгаалтын газар гэж авдаг. За Кен бол Танзаны нутгаар авдаг одоо Great Migration гэж байгаа юм те. Их нүүдэл гэж авдаг те. Энэ бол маш алдартай. Дэлхий дээр одоо нийт одоо амьтд ингээ нүүдэлдэг те. Энэ нүүдлээс хамгийн алдартай, хамгийн том нүүдэл бол энэ нүүдэл байдаг. За яагаад энэ нүүдлийг ингээд их нүүдэл гэж нэрлэдэг юм бэ гэдэг хэдүүлээ харъя те. За энэ нүүдэл бол ерөөдөө Танзаны Серенгетигийн үндэсний паркаас Кени Масамара үндэсний одоо паркын хооронд явдаг энэ амьтдын нүүдлүүдийг за жил бүр ойролцоогоор 2 саяас дээш амьтан нүүдэлдэг гэсэн үг. За энэ дээр болохоор хамгийн их амьтан дөрөв битээр нийлдэг wildebeest гэж байгаа шүү дээ. Юу гэж орчууллаа? Бух гөрөөс. Бух гөрөөс гэж байгаа юм те. 1.5 сая бух гөрөөс нүүдэлдэг. За тэгээд 200 мянган одоо тахь явдаг. За тэгээд 500 мянга одоо өөр тийм зээрийн төрлийн амьтад явдаг. Одоо надад өвсөн тижээлтэй амьтад гэсэн үг шүү те. Нүүдэлдэг. Энэ бол одоо дэлхийн газрын хамгийн том нүүдэл. Шууны биш те. Газрын хамгийн том нүүдэл. Гол шалтгаан бороо ба өвс.
Зүүн Африкийн савана бороо улирлаар өөр газар ордог. Тэгэхээр яг тэр өвс ногоод өсгөр. Эдгээр чинь маш их ургамал идж байгаа шүү дээ. Маш их ургамал учраас бороотой газар руу явдаг. За шинэ ургамал ургасан газар руу ус ингээд явж жил тойроо ингээд нүүдэг учраас энэ ингээд нүүдэл хизээч зогсдоггүй нүүдэл гэж байгаа. За нүүдэл ойролцоогоор нэг 800-аас 1000 км-ийн тойрог замаар хүргэлжилдэг. Нилээн хол заагаад энэ бол тий. За тэгээд Серенгетигийн өмнөд хэсэг 3 сар, за 6 сар баруун Серенгети, 7-аас 10 сард Кени Масай Мара хамгийн алдартай хэсэг нь. За тэгээ буцаад Серенгети рүү ингээд явж ингэдэг. За Мара голын аимшигтай гарц гэж бүр үгүйдэг. За хүн болгон мэднэ. Яг л амьтад бүгдээр үсрээл доод нэг л матарнууд хүлээгээл гэж идэг те. Тэрийг Мара голын аимшигтай гарц гэж ярилдаг. Энэ бол Мара үндэсний паркт байдаг энэ одоо аяллаа хамгийн алдартай хэсэг. Маш олон гэрэл зурагчид одоо юу гэдэг энэ хүмүүс ингэж очиж үздэг. За Мара голыг гатлах мөчид энэ авраг матарнууд байдаг. Дээрэс нь хүчтэй урсгал тэр олон амьтдыг бас авч чаддаг. За тэгээд матард жив жидүүлэн, бариул жидүүлэн, ялангуяа вилдэ бистүүд хамгийн ихээр бариулдаг. Амдаж тахмих байгаа тийм. За их нүүдэл бол махчин амьтдын хувьд бас давхар амьдрал явждаг. Тэр нүүдлийг дагаж амьдэрдэг тэр махчин амьтд. Тийм учраас махчин амьтдын хувьд нь бол хамгийн том боломж. Арслан, ирвис, за тэгээд нэг цөөвөр чон, за тэгээд юу байгаа? Чита байгаа шүү дээ. Маш олон өчмбөр те. Маш олон төрлийн амьтдын сүргийг дагаж амьдэрдэг. За хамгийн сонирхолтой нь төрөх хүлрэл гэж явдаг. Энэ нүүдлийн хувьд бол төрөх хүлрэл. За 2-оос 3-7 хоногийн дотор нэг 500 мянган буюу хагас сая тийм золцох төрдөг. Шинэ үрдэл амьд төрдөг. За тэгээд эдгээр үрдэл яадаг вөхлөөр яг ийм зэрлэг орчинд байдаг учраас 10 минутын дараа босдог. 1 цагийн дараа гүйж чаддаг. Зүгээр ажиг дагаал гүйчдэг. За энэ үед маш олон амьд үлдэхийн тулд тэмцдэг, зарим ингээ бариулждаг. За нүүдлийн үеэр ингээл өсөглөн тэгээд матар, арслан, тэгээд замын ядаргаа зэрэгээс болж жил сая 3 амьтан гэдэг үхт юм байна. Одоо тэр нүүдлээс болж сая 3 амьтан үхдэг. Гэхдээ энэ байгалийн экосистемийг маш гоё тэнцвэржүүлдэг. Тэр амьтдыг тийжээдэг. Дагаад тэрэнд ч үхэж яана гэдэг чинь газар хөрс бордоо болоод явдаг тийм. За тэгээд судлаачд бол их нүүдлийг бол дэлхийн хамгийн том байгалийн үзэгдлээ гэж нэрлэдэг тэрийг бол. За тэгээд энэ бол жинхэнэ хиймэл биш амьдрал үхлийн циклийг харуулсан тийм мөч гэж явдаг юм байна. Энийг бол. За экосистем нь бол үнэхээр гайхамшигтай байдаг. Хөрсийг борддог, өвсийг шинжилдэг, махчин амьтдыг тийжээдэг. Тийм учраас энэ Масамара болон Серенгетигийн амьтдын экосистем сая гаруй жил тогтвортой оршин тогтнож байгаа. Сая гаруй жил. Энэ бол үнэхээр гайхамшигтай сафари. Тэгэхээр Кен болон Танзан руу явж энэ амьтдын одоо яг байгаль дээр байгааг нь үзэх хамгийн гоё ус нь энэ хоёр ус гэдэг. Тэгэхээр энэ ихнүүд л ягаад алдартай байдгийг сая бол ерөөдөө ойлгомжтойгоор тайлбарлаад өгсөн болоо гэж бодож байна. Баярлалаа. Тэгээ тийшээ явсан нэг биологч найз маань надад хэлчихсэн юм аа. Ягаад ингэж тэр үнэхээр тийм амжилттай үр ашигтай хамгаалаад энэ амьтныхын тоо толгой их байгаа сафаригаар явхад те манад бол нэг зэрлэг амьтаа харахын тулд нилээн явж иж харна. Тийм байгаа юм бэ гэж асуусан чинь тэр яг нөө мэрэгжлийн байгаль хамгаалагч биологч хүний үүднээс хэлсэн л дээ. Хэдийгээр Африк төвтэй өргөн удам газар нутагтай боловч хүний нөлөө маш их автцсан дэд бүтцийн хөгжлүүд ихтэй. Тийм учраас нөгөө үндэсний парк болгож байгалийн нөөцийн газар болгож хамгаалцсан. Тэгэхээр тэр нөгөө үндэсний парк байгалийн нөөцийн газар болоод хамгаалахаар тэр амьтдын нөгөө нүүдэл хөдөлгөөнийх нь ингээ газар нутгийг ажаад нэгдчлаар нь тэр газрыг хамгаалтанд авсан байж тээ. Тэгэхээр тэр газар аюулгүй болохоор өөрөө тэрэн дотор нь амьтан олон байгаад их байгаад байгаа. Тэрнээс биш тэр бол яг хэсгэл газар гэж байгаа. Бүх Африк даяар тийм олон тооны амьтан байгаад ингээ явхад харагдаад байна гэж байхгүй. Тэр жижиг газар нутагт яг бидний хүний хэмжээсээр том боловч тэр амьтны нүүдэлж байгаа тэр олон тооны биологийн олон байдлын хувьд бол жижиг газар нутаг. Энэ газар нутгийг хамгаалгаад аюулгүй коридорыг нь бүрдүүлчихээр бүгд тэрэндээ шамбаарлалтаад тэгэд очихоор айгүй олон амьтантай айгүй сайхан харагдаад байдаг. Яг эмгэнэл талыг нь нутгаар бол тэр амьтны өөрийнх нь байгалийнхын зэрлэг орчин нь хүний нөлөөнд автцсан. Хүн ингээд тэ хүний нөлөөтэй хулгайн ихтэй тэ зам бариад дуу чимээ гаргаад ийм байгаа учраас тэр амьтад тэр хэсэг зурус газар ингээд шамбаарлалтад байгаа гэж надад хэлсэн бас. За яа харахгүй зөвлөлтөө тий бас ботхол зүйл тий. Тэгэлгүй яах вэ? За тэгээд Африкийн дээвэр гэж ярддаг Килиманжаро бол энэ талаараас хэдүүлээс нь жоохон тодорхой хэмжээнд ярьчих тий. За Килиманжаро бол яг Кенд байдаггүй. Гэхдээ ерөөдөө Кенийн газар нутаг та маш ойрхон яг
Кени Маунт Кени гэж байна шүү дээ. Кен бол Килиманжаро өргөдөө маш ойрхон байдаг. Танзаны газар дотор байдаг. Гэтэ маш олон хүмүүс энийг Кенд байдаг гэж боддог. Килиманжаро. За дэлхийн хамгийн өндөр галтуул гэж бас боддог. Гэтэл дэлхийн хамгийн өндөр галтуул Охостел Саладо гэж Өмнөд Америкт байдаг. Энэ бол Килиманжарогоос 70,000 орчим одоо 1 км өндөр ийм галтуул байдаг. За тэгээд Африкийн дээвэр гэж нэрлэдэг. 5895 м өндөртэй тий. За энэ Килиманжаро яагаад ингэж алдартай хүн болгоо мэддэг да. Ингээл нэгдүгээр Африкийн ноён оргил учраас төв болгоны оргилуудаар гарах уулуудыг нэгж авдаг. Гэхдээ бас хамгийн амархан уулууд байна. Яагаад гэх юм бол энэ үхлийн бүс гэж юусоо байдаггүй. Үхлийн бүс гэж байдаггүй. За тэгээд их сонирн байдаг нь тал хэр дундаас дангаараа босч гарсан уул. Freestanding mountain гэдэг тийм учраас. Одоо уулууч ингээл том уул нурууд нурууд биш байх нь тий mountain range биш. Тал дээр ингээд ганц өндөр ганц өндөр галтуул дэлбэрэл тийм болсон гэсэн. За бид нар ингээд гямлаа нуруу ч юм уу алтаа нуруу хангаа нуруу дотор ингээд том нуруунууд үргэлжлэж байгаа. Тэгэл ингээд оргил нэг байдаг шүү дээ тий. Энд ерөөсөө тийм оргил гэж ганц юм байх ерөөсөө тий. Ганц л уул байгаа шүү тий. За тэгээ Европод анх очиж гайхаж ирсэн байна. Өн Африкт бүр энэ Эквадорын бүс чинь мөнх цастай уул биш дээ гэдэг. Тэг хүмүүс итгээгүй гэж байгаа байхгүй. Тэгэд Килиманжаро бол яг энэ юу байсан? Эквадороос ердөө 330 км-ийн зайтай байдаг. Мөнх цастай мөсөн голтой байсан олон зуун жил хүмүүсийг ингэж гайхшруулчихсан. Ялангуяа европчуудыг. За тэгээд энэ болохоор Килиманжаро нэг бол биш 3 уул нийлсэн юм экосистем гэж бол ерөөдөө явдгаа. За тэгээд Килиманжаро авирахад дэлхийн 5 гурван амьсгалаар дамждаг. Ширэнгийн ой, саван бүс, уулын бил, хүйтэн цөл, мөсөн оргил гэдэг. Килиманжаро бол дэлхийн уур амьсгалын музей юм а гэж уулчд бүр хэлдэг юм байна. Одоо бид нар Хималай руу явахаар бол Хималайч өрөөсөө тэгэл нэг юм уу хоёр л юугаар явж байгаа шүү дээ. Энэ бол 5 байдаг гэж байгаа. Очих зам нь уу? Тийм, одоо очих зам нь 5 уур амьсгалаар явдаг гэж байгаа. 5 уур. 5 уур амьсгалаар. Ширэнгийн ой, саван, уулын бил, хүйтэн цөл, мөсөн оргил гэсэн. Ямар гоё юм те. Тэгвэл энэ бүгд дээр ингэж явж мэдрэнэс үг байхгүй юу? Ямар гоё. Тий, ийм юутэй. За 1900 онд бол Килиманжаро дээр бол ерөөдөө мөс нилээн байсан. Тэгээ тэрнээс хойш л одоо л ерөөдөө 80% байхгүй болсон байна. За тэгээд 2040-с 60 оны хооронд ерөөдөө мөс бүрэн арилж дуусч магадгүй гэж судлаачд бол үздэг юм байна. За Кен улс руугаа эргээд оръё. За юу би сонирхлоо л да Африкийн орнуудад чинь нөгөө бичиг үсэг тайлэгдэлт харьцангуй бага штэ. Кени бол хамаа харьцангуй өндөр юм байна. 2022 оны судалгаагаар нийт хүн амынх нь 82% гэж байсан бол 25 оны судалгаагаар энэ нь бүр 10 жилийн дотор 3 жилийн дотор штэ. Дээшлээд одоо бараг 95% таа. Залуучуудынх нь бүр хүүхэд залуучуудынх нь бичиг үсэг тайлагдсан байдал бол 95% таа. Хүйсийн хувьд бол ер нь харьцангуй адилхан юм байна. Эрчүүд эмэгтэйчүүдийн тэг бичиг үсэг тайлагдсан байдал нь одоо 94-өөс 95% гэж чинь тий. Энэ бол аюулсаа үзүүлэлт гэж харж байна. Тэгээд нөгөө яг бичиг үсэг тайлагдаагүй газрууд нь яг нөгөө Масай овгийнхан Уугуул овг аймгийн бүтцээр амьдарч байгаа. Тэгээд гол төлөв уламжлалт мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүс нь бичиг үсэг тайлагдалт нь харьцангуй бага байт юм байна. За тэгээд тэдний дунд нөгөө гэр бүл нийгмийнх нь бүтцийн талаар хаалцахад гэр бүл бол маш чухал. За тэгээд нөгөө Угсаатан овг аймгийн бүтцээр амьдарч байгаа учраас нөгөө нэг хүүхдийг одоо чинь нэг гэр бүлэнтэй аав ээж нь ах дүүс нь өсгөх биш. Өвөө, эмээ, аавга нах зөөлүүд болон тэр тосгоныхын тэр чигээрээ тэр хүүхдийг өсгдөг. Тэгээ ахмад настууд нь бол гэр бүлдээ маш чухал үүрэгтэй. Тэдний шийдвэр хамгийн чухал байдаг. За тэгээд Кикуй хүмүүсийн дунд бол овг удам угсаа бол маш чухал бөгөөд нөгөө овг одоо нэр хүндийг хамгаална те гэдг нь амар чухал. Нөгөө Албаны дугаар дээрч гарч ирсэн яг нэг тиймэрхүү зүйл анзаарагдаад байна л да. Тэгээд сонирхолтой баярыг нь хуваалцах юм бол Масай одоо те хүмүүсийн дунд эрэгтэй хүүхдүүдэд насанд хүрэх ёслол хийдэг юм байна. За энэ нь хүүгүүд тодорхой насанд хүрэхээр одоо тэрийг дайчны баяр гэж хийгээд тэр хүүг дайчин болж гинэ гэд олон онгоор баярладаг. Энэ ёслын дараа тэр хүү одоо овг аймгаа хамгаалах, мал сүрээ хариуцах үүрэгтэй болж байгаа юм байна. Тэгээд энэ манайхан нөгөө National Geographic-ийн баримт кинонуудаар айгүйх гардаг та. Бүгдээрээ гоё дуулаад нэг хилээ ингээл тачигнуулаад өндөр үсрээл гоё өнгийн тод хувцастай хүмүүс баярлаад байдаг. Тэр баяр нь юм байна. За хурин бас айгүй чухал. За тэгээд хурин дээр бас нөгөө мал аж ахуй эрхэлдэг болохоор хүргэн тал нь сүд бүсгүн талтай маш их хэмжээний мал өгдөг юм байна. Хонь, өхөр, ямаа зэрэг. Тэгээд бэлгэнд өгдөг.
За тэгээ масаа хуримдууд нь бол хуримд бүсгүүчүүдний юм өнгөлөг гой гой бөмбөлөгтэй хувцснууд өмсдөг сувдан эдээр гойдог. За тэгээд маш олон тосгоны болон нөгөө хурц зэрэгэлдээ тосгоны овг аймгийн хүмүүс хүртэл эргэж одоо ирж хамтдаа найрладаг баярладаг маш том хэмжээний баяр. За хоол унд нь бол алдартай хоолуудыг дурдвал угаали хэмээх хоол байна. Энэ нь эрдэн шишийн гурлаар хийсэн үндсэн хоол нь. За няма чома гэж хоол байна. Энэ шарсан мах. За тэгээд буурцаг ногоо будаа маш их хэрэгэлдэг. За үндэсний баяр нь бол жамхуури гэж үндэсний баяр нь энэ 12 сарын 12-нд тэмдэглэдэг. Энэ нь бол тэдний тусгаар тогтнолын баяр. За дуу бүжиг хөгжмийн хувьд бол мэдээж гайхалтай нөгөө олон угсаатан олон хүмүүс байна гэдэг чинь л өөрөө дуу бүжиг хоол ахуй соёл нь олон тод өнгөтэй гой болтгийг л ерөн шинжтэй тий. Тэгээд бөмбөр одоо бөмбөр ингээл одоо тэдрийг бонго маягийн л бөмбөрл юм байна л да. Тэрийг маш их тоглодог. За тэгээд дуу бүжигд өөртөө дуртай өсөрч бүжгэлдэг юм хүмүүс. За тэгээд товчхондоо хэлэхэд бол Кен ус нь бол олон угсаатны нөлөөтэй, гэр бүл төвтэй, уламжлал соёл ихтэй, дуу бүжиг баяр наадмаар баялаг бөгөөд Африкийн одоо соёлын хамгийн сонирхолтой бөгөөд аялал жуулчлалаар очиход сафари аялал хийхэд хамгийн аюулгүй орны нэг юм байна. За би чамаас сүүлд нэг юм асууч гэж байна. Кен улсын хамгийн алдартай хүн юм бэ? Кения хамгийн алдартай. Хамгийн алдартай. Санаанд авахгүй байна. Дэлхийн нийтээр мэд. Энэ бол Барак Обама. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч. Тий, ээж нь илүү. Аав нь илүү. Аав нь Барак Обамагийн аав Кент төрсөн. Тэгээ оюутан байгаад Америкт очсон. Тий, Америкт очихдээ Хавайд очсон байдаг. Хавайн их сургуульд очиод ээжтэй нанилцаад тэгээд Барак Обама төрсөн байдаг. Тэгээ Барак Обама Кент хамаатуудаар очиж байгаа тийм бичлэгүүд байдаг байхгүй. Тий. Аав хамаатуудаар очиод уулзаад тэгээ бодолтой Кен улс Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийг төрүүлсэн. Яг Обама өөрөө Хавайд төрсөн. Гэхдээ аав нь Хавайд их сургууль сурах гад Кент байж байгаа тэгээд очсон юм байдаг. Тэгэхээр Кен улсын одоо хамгийн алдартай хүн юм бол одоо Обама гэхэд бол буруудахгүй баха. Тий, Америкийн ерөнхийлөгч юм биш. Америк ерөнхийлөгч улсын нэг юм хүн байдаг. За баярлалаа заяа. Гоё дугаар байлаа. Баярлалаа. За ингээд та бүгдээ шинжлэх ухаан тань мэдхүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг хүрлээ. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давхиж өрөөтэй бод даатгал ногоон ирээдүйн хөгжил өрөөтэй MMS компани бүтэн жилийн турш ивент тэтгэн та бүгд төрөж байна. Ингээд дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.